1917 онд Монгол дахь Орос иргэд Албан хаагчдын холбоо нэртэйгээр анхны үйлдвэрчний эвлэлийн үрийг нийслэл хүрээнд байгуулж байжээ. Улмаар үйлдвэрчин ба ажилчин албан хаагчдын эвлэл бий болсноор Монголд үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүссэн түүхтэй. Өдгөө аймаг нийслэлийн 22 мэргэжил үйлдвэрлэлийн 14 салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоотой 4500 гаруй гишүүнтэй болтлоо өргөжөнд хэлжээ. Иргэн мөндөд үйлдвэрчний эвлэлийн гишүүд ажилтан эдэн сонгуулиудаа нийгмийн түншлэгч байгууллагуудаа Монголын үе үеийн төлөөлөлд ахмад гишүүдээ та бүхэнд хүн төрөлхтний олол амжилт ажил хөдөлмөр эрхлэгчдийн байгууллага Монгол улсад үүсэн хөгжсөний түүх 106 жилийн үндэсний төв Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллага үүсгэн байгуулагчны 96 жилийн мэндийг дэвшүүлж ажлын амьтад сайн сайхан бүгдийг хүсэн өрөөё. Монголын үйлдвэрчний эвлэлийн түүхэн замнал бол Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, Монголын ард түмэн, хөдөлмөрчин ардын амьдрал тэмцлийн түүхийн салшгүй нэг хэсэг бөгөө билээ. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо салбар аймаг нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс 2023 он гарснаар цалинхөөс тэтгэврийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, инфляцийн түвшинтэй уялдуулан хамтын тэмцлийн үр дүнд иргэдийн цалинхөөс тэтгэврийн тэтгэмжийг 7 сарын 1-ээс нэмэгдүүлэх асуудлыг засгийн газар тавьж 2023 оны төсвийн төсөлд 1,8 төгрөгөөр цалинхөөс тэтгэврийн тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг засгийн газар хөдөлмөрийн дэвшлийн үндэсний зөвлөл улсын хурлаар хэлсэн батлууллаа. Үйлдвэрчний эвлэл хэмээх их айл байгууллагаас хойш бүхий цаг хугацаанд Монгол Улсын засгийн газрын хурал ажил олгогчдын байгууллагатай болон төрийн бус байгууллага олон улсын байгууллагуудтай нэг хамтын ажиллагаа байгаад салгаралтай байна. Хөдөлмөр нийгмийн түншлэгийн 3 тал 2023-аас 25 оны улсын хилцээрийг бид шинэ арга хэлбэрээр анх удаага байгууллаа. Энэ жил бид анх удаага 3 жилийн хугацаатай хөдөлмөрийн нийгмийн түншлэгийн 3 талт хилцээрийг байгуулж 5 сар гарын үсэг зурж баталгаажуулсан байж байгаа. Улсын хилцээрийг хамтран хэрэгжүүлэх хүрээнд хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжлийг эрчимжүүлэх, хөдөлмөрлөх эрхийг хангуулах хүрээнд ажилтан олон нийтэд хөдөлмөрийн хууль тогтоомжийг сурчлах ажлыг болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс ажилтан ажилчдыг үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, орон нутгийн салбарын хөдөлмөрийн аюул байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг сайжруулах чиглэлд илүү анхаарал хандуулан ажиллах бидэнд шаардлага бас байгаа. Яасан бэ нөө? За нийгэм дадлын ерхий газраас бол тэтгэвэр тэтгэмж тогтоохтой холбоотой баримт материал бүрдүүлэхдээ тэтгэвэр тэтгэмж тогтооход ямар нөхцөл байдал хангах вэ гэсэн одоо иргэдийн асуултанд хариулт өгөөд ингээд үйлчлүүлж сууж байна. За тулгымцсан асуудал гэвэл ерөнхийдөө энэ сайн дурын даатгалыг нөхөндүүлж болох уу те? Тэтгэвэр тэтгэмж тогтооход шаардлагатай баримтыг одоо хайж өргөдүүлсэн бол хаанаас яаж авах вэ гэдэг иймэрхүү асуудлууд чиглэлж асууж байна да. Өнөөдрийн өдөрлөгт хөдөлмөрийн тухай хууль, эрүүл мэнд, нийгмийн даатгалын тухай хууль эрх зүйн зөвлөгөөг үн төлбөргүй үзүүлэн ажиллаж байна.